15 настай. Машины бэр өрөхгүй байна. Лайнтайгаа бүр тусцсан яваад. Нэл гоё болж байна. Тэгээд энэ бол маш хүндэтгэлтэй гоё тэмцээн. Сарата гардаж байна. Баярлалаа. Энийг аваад энэ коридороор бүтэн урталтай асуудалгүй явахдаа энийг доторч хэрж явах учраас арийнхаа машиныг тухгүй дуу. Мэдээж хилэлцээтэй баадлууд болдог. Эндээс гараад яг энэ лайнын чиглэлээр явход энэ үнсгийг авахдаа уртлын машин бүрий дааш игээд шараад орохдоо Торнс карта хоёрыг зэрэг ачлаад хөндлөд орох боломж байгаа шүү. Энэ бол хамаагүй манай. Шаардлагагүй өндөр үнсгийг шийдэх. Лайн зүгээр сага өөрөөр яваад. Тэр яг ард ямар талаачд байгаа гэхээр дрифтийн албанаас зохион байгуулж байгаа ээлж нэгэн цуврал тэмцээний болох эрхэм 63 нэртэйгээр зохион байгуулж байгаа. Монгол 63 төвдөр зохион байгуулж байгаа. Ийм тэмцээн болох чинь яг одоо миний харталт ямар залуучууд байна гэхээр эдгээр хүмүүс маань SDS буюу сонирхчтой ангилд орж байгаа 38 тамирч техникийн зөвлөлийн хорлоо хийгээд ямар замаар яаж явах вэ? Ямар замын зохион байгуулалт авах вэ? Ямар лайнууд буюу оноо авах одоо лайнууд байгаа гэх мэтчлэн мэдээллүүдийг аваад байцгааж байна. Тэгээ туухгүй SDS болоод MDS-ийн гал гарсан баадлууд дрифтүүд эхлэх гэж байна. Энэ удаад эрхэм 63 гээд Монголын дрифтийн хөгжилд бас үнэтэй хөв нэмэр оруулсан агсан байдаг. За Монгол 63 гэдэг энэ циркутыг барьж байгуулсан. За мөн тэгэл тамирчдыг гадагшаа дотгошоо уралдаан тэмцээнд Оросын RDS гэдэг дэлхийн хэмжээний одоо лиг байгаа дрифтинг. Тэр лигт хүртэл монголчуудыг авч явж уралдаж исэн юм залуу маань байсан. Тэгээд энэ залуугийнхаа нэрмж тэмцээнд оролцож байна. Одоо ингээ онооноо гараандаа гаргаж байна. Эрхмээ агсны хувьд бол дрифтийн хөгжилд бол одоогийн яг энэ дрифтийн хөгжлийн гол суурийг энэ Монгол 63 гэдэг замыг барьснаар эхэлсэн юм шүү гэж би хувьдаа хардгийн. Өөрөө ч бас энэнд бас итгэвтэй байсан гой машинууд босгоод тэмцээн уралдаанд оролцдог байсан. Одоо тэгээд сая хүүн бэлгүүн маань бас энэ тэмцээнд оролцож байна. Зориуд бүр энэ юунд тэмцээнд их ач холбогдол гэж бэлдсэн байна. Дүүдээ бас амжилт хүсье. Сайн тамирчин болоорой гэж хүсье да. Ер нь бол жоо сандалтай анхны тэмцээн болохоор Хэдэн настай байх нь дээ? 15 настай. 15 настай. Машины бэр өрөхгүй байна. Лайнтайгаа бүр тусцсан яваад. Машины бэр. Арай гэж юм оруулчихсан. Одоо нөгөө бэртэ машинаар явчихсан. Харин Бэр өрөхгүй яаж мэдээлээ? Яаж мэдээлээ? юу? Бэр өрөхгүй. Ингээ лайнаа ингээ бүр ингээ хойш авч байгаа байхгүй сүүл. Тэгээ тааш яваад ихэр баахан гоосч. Йоо, сэгүр баахан гоосч. Тэр яртал болохтой. Дараа сайж бэртэ болчихлоо. Гоё явсан. Дрифтийн албанаас зохион байгуулж байгаа тэмцээн дээр хөрөлтөөр бичлэг хийж энэ видео болог контент хийж байгаа. За тэгээд дэс юм мэдэж аваад хэ. Нийтдээ SDS англиад 38 тамирч. За MDS англиад 20 тамирч гэхээс нэлээ урт өдрөө болох баг. Өнөөдөр цаг агаарын үед бол гоё үйл ихтэй. За тэгээд яг бороо орох шинж тэмдэг бол одоогоор алга байна. Гэхдээ салхитай ийм өдрөө түрүүчийн удаагийн бас тэмцээн дээр бичлэгээс нь тэгтээ дурслагдсан. Масктай болсон өөргөө хамгаална.
ийм цайны газар ирсэн энэ чинь хуушир зарч гэдэг ямар ч нэг юм хуушир олж байгаа. Итгэх суучин да. За сайн байцгаана уу. Би Black Team клубын тамирчин Бүрэн Баян байна. За одоо бол яг миний гараа эхлэж байна. Тэгээд өнөөдөр бол раунд 2 тэмцээн эхлээд ингээд явж байна. Бид мартахгүй гэдэг ийм нэрэн доор бүх тамирчид одоо энэхүү замыг үүсгэн байгуулсан. Энэхүү эрхэм үнийг хүндлээд ингээд тэмцээн маань сайхан эхэлж байна. Тэгээд одоо 1-р үеийн гараагаа эхэлж байна. Цаашлаа сайн анхаарах хэрэгтэй байна. Ганц клубын тамирчин төгөлдөр 108 намартай. Машина дуусаад буцаад энэ голоор явахтай. 88.8 оноо. За юу шинжилтэн дээр гой ганцтай яваа гэж шинжилтэн дээр санаа татаа шүү гэж шүү. Наа ирч. Нахад аль клуб лээ? Брас лөө. 69 номертой Ананда. Брас клубын тамирчин. Үнцүү алт шилжихгүй хойш хараад энэ коридор гоё голлоод явчих гэсэн үг. Тэгэхгүй та нарт энийг хойно өгчхөөр эндээсээ хурдтай явцсан хурдаа дөнгөж сойж байгаа машинууд дахиад эндээс энийг авахын тулд ийшээ газархаар 4 дугуйч гарч магадaltaй байгаа байхгүй юу? Энийг ингээд байгаа байхгүй юу? Энд чинь ерөнхийдөө нэлээд доош байгаа учраас энд одоо ирмэг байгаа шүү дээ. Энд маань буучин Баяр нарийн үзчих шиг байна. Одоо Түнгийн оосны хоёрын матч ашиг болгоод Сэтгэл ямар өнөөдөр тэмцээний талаар сэтгэл гоё байна өө. Цагаагаар бас амар гоё шүү дээ. Сэрүүхэн. Сэрүүхэн салхитай болохоор машин тэрэг хаалтан бас хараа дээр. Тэгээ тамирчдад цагаагаар бол маш сайхан өдөр байна. Уусаа яг кавин дотор бол амар халуун баг. Хэдэн градус гэдэг бол ойролцоогоор мэдхөө. Кавин дотор бол маш халуун шүү дээ. 35 6 хүрээ шүү. Моторын халуун энэ чинь салаана авсан машинууд бүгд салаан руугаа орж ирж байгаа шүү. Утаа, моторын уур. Дараагийн 5 гарлаа гэдэг юм. Тэгээд тамирчнаас гадна тэгээд машин өөрөө халахгүй байж ивэл тэгэл амжилт үзүүлнэ шүү дээ. За Явах хэрэгтэй байгаа. Дараа жилээс өөр гоё явна.
За мэрэгжлийн хэд өнөөдөр хараа явах гэж байна. Маасан зүйл мэдээж Өнөөдрийн нээлтэнд өнөөдрийн бидний тэмцээн оролдооны зохион байгуулах Монгол Улсын дрифтийг хөгжих үнэтэй аймаг оруулсан мянган залуусын сэтгэлийг хөдөлгөж мянган залуусуудын аврагыг төрүүлсэн энэхүү сайхан замыг үүсгэн байгуулсан их баяр агсны нэрмжит тэмцээн байна гэдэг тэмцээн байдгаа өнөөдрийн тэмцээн бол нэг онцлог байдаг. Тэгээ өнөөдрийн тэмцээн маань өөрийн тэмцээнээс хамгийн онцлог нь юу вэ гэхээр өнөөдрийн тэмцээнд хувийн дугаар 36 дугаартай. Бидний өнөөдөр манай их баяр агсны маань том хөвгөө тэмцээндээр албан ёсоо өнөөдрийнхээ анхны гаргаад татсан байгаа. Тэгээ зүгээр өнөөдөр алан дашин баярлалаа. That's man, I'm the man. That's man. Их баяр агсны нэрмжитийн тэмцээн байгаа. Өнөөдрийн бас тэмцээний буюу 2025 оны тэмцээний нэг онцлог нь түүний том хүү бэлгүүн маань дрифтийн ертөнцид бас хөл тайван орж ирж за SDS ангилалд гараанд гараад шилдэг 38 тамирчин оролцсноос шилдэг 20 тамирчны тоонд багчж амжилт үзүүлсэн байна. Анх удаа ингээд бас яг тэмцээнд оролцож үзэж जैन те. Тэгээ сэтгэл ямар байна? Аавынхаа нэрмжит тэмцээн дээр ингээд амжилт гаргаж байгаа сэтгэл хуваалцаач. Анх удаа тэмцээнд орж байгаа болохоор ер нь бас сандралтай. Ихтэй ер нь бол манай аавын нэрмжит тэмцээн болохоор ер нь бол сэтгэл тавь сайхан юм баяртай байна. Тэгэхээр эдэн настай Энэ жил 15 хүрсэн. дрифтер ер нь хизэнээс хойш ингэж сонирхож хичээлж яа багада мэдээж аартайгаа хамтдаа каминд суугаад явж исэн баг те. Багаасаа сонирхож ирсэн. Яг хитээ ингээд бэлтгэл хийж яг ингээд тэмцээнд орё гэсэн зорилгыг гэвэл 7 өдрийн өмнө хэлсэн. 7 өдрийн өмнөөс. 7 өдрийн өмнө машинаа түрүүнд сураад тэгээ шууд дрифтэлчихсэн. За тий. Ямар ч маш амжилттай оролцсон байна. Баяр хүргэе. Илүү их амжилт гаргаарай. За баярлалаа. Бас эрхэм хүний те баяр хэмээх хүний дурсгал зориулсан тэмцээнд оролцож байгаа. Тэмцээний сэтгэл ер нь ямар байна? Сэтгэл маш өндөр байна. Тэгээд Шингэр дооцсон найзынхаа хүндэтгэлийн нэрвч тэмцээнд оролцоод маш баяртай байна. Нийт оролцож байгаа тамирчтай бас хандаж өгөөлэй. Нийт оролцож байгаа тамирчтай бүгдэнд нь амжилт хүсье. Бүгдөө өнөөдөр хэн гэдгээ үзүүлээд өгөөрэй, харуулад өгөөрэй. За баярлалаа. Баярлалаа. Нээлт гоё болж байна. Тэгээд энэ бол маш хүндэтгэлтэй гоё тэмцээн. Тэгээд энэ тэмцээнд жил болгон хүлээж агаад энэ эрхэм хүнийг эрхэм агсныг хүндэтгэн оролцдог. Яг үнэхээр гоё байна. Баярлалаа. Биднэрт ийм гоё бүтээн байгуул зам талбайг үлдээж өгсөн баярлалаа гэж хэлмээр байна. Өнөөдрийн маань тэмцээн оролцоод их хүн сайхан ажиллаа тэгээд Гараас гараад баранда, озиг даваа тэрэнда, хурдны цамцаар давхинда, бүцэл
咋说？老子今年要把屁刷喽，刷个漂移，我从重庆刷到蒙古口，雷点开到200关都不管，乱都不乱，下来出卖后堂国家头。我想混乱直直走起，感觉 close to coast， 重庆这儿配上蒙古包 feeling 来斗，我把赛车开上超越，在世界各地搞钱 ，study 放的巴的 yeah ready to know，yeah hold on， 把草原你给我播放，配上最美的需要，在第三世界 play 光，yeah。自由在向我招手，吃肉前点下刀口，像重庆城的 pop smoke， 科学刷个外国摩托，没钱给我马手，我在乌兰巴托耍得飞起，你敢对敌？跑题莫西，别把旅程写进歌里，像下了一场春雨。Gang gang， 我们在马年跑 ，Big Bang 公个啥 supernova，Any homie wanna ride with me，Any baby wanna ride with me，Gang gang， 我们在马年跑。Fucking this game, хитүүгс хийсгэн VIP ахтуу амныг хальтрууд хаацдаг зүрх зоригдаг дуртай зүйлдээ өөрийн гэрма гасаад энэ миний хобби хар багасаа мотор асаад хүүхд багасаа хотор хасад бити өөр цагасаа замдэр яаж явах мэн чи мэдээ горгоч гинумэ түлчи хэдий нэг жарангуудлээ fuck shit чигмэ хоми хоёр төссөн shit чадваргүй гаруудыг нухаж идэв Готман illegal дүрмгүү хийдэг химээ дуу хийхдээ гулгаж идэв I got the power гулгаж идэв Gang gang on the time on the power Big Bang 공가사 supernova Any homie wanna ride with me Any baby wanna ride with me Gang gang on the time on the power Big Bang 공가사 supernova Any homie wanna ride with me Any baby wanna ride with me Gang gang on the time on the power Big Bang 공가사 supernova Any homie wanna ride with me Any baby wanna ride with me Gang gang on the time on the power Big Bang 공가사 supernova Any homie wanna ride with me За наранда батл дээр гэсэн хатсан байна. Гэтэ дараагийн шилэн шалгарсан учраас бакап дотныхын хүмүүс Тэнгөприйг наах арга хэмжээ авч. За одоо МДС сүүлийн 4 гараа буюу шилдэг таймын тамирч батлах гэж байна. Тэгээд түүний дараагаар СТС сүүлийн 2 гараа гарна. За тэгээд МДС сүүлийн 2 гараа гэх. Ер нь тэмцээн шудраг шатанд ороод байж байна. Манай сандал өнөө энэ цууд дороо нисэж байгаа. За өнөөдрийн сэтгэл ямар байна тэмцээнд оролцсон, тэмцээнд ер нь ямар хөө амжилттай оролцсон. Танай клубийнхний хувьд за өнөөдрийн сэтгэл үнээр гоё байна. Тэмцээн маш амжилттай. Манай клубын хувьд хоёр тамирчин оролцсон. Тэгээд топ 16 дээрээс хасагдсан. Тийм их амжилтад оролцож байж байгаа. За танах ямар нэртэй клуб вэ? Ер нь хэдэн оноос хойш яг энэ дрифт спортод орчихоо тий. Тэгээд одоогор нийт хэдэн тамирчтай? Одоогор бид нэр 3 тамирчинтай. Бид нэр энэ жил 2025 онд шинээр байгуулагдсан Drift Warriors гэдэг клуб байгаа. Тэгээд
Өмнө нь бол өөр клуб тариалагдчихсэн. Тэгээ сая шинэ клуб байгуулад гарсан байна. За өнөөдрийн раунд 2 буюу тэ эрхэм 63 бид мартахгүй хэмээх нэртэй юм тэмцээн зохион байгуулж байгаа. Яг энэ МДС болоод ДСТС-ийн зам ер нь яг ямархуу байна. Одоо тэмцээн болгон дээр зам өөрчлөлт шинжлэгдэж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ зам ер нь яг тамирчны хувьд яг ямархуу болсон бай. За энэ зам бол яг түрүү жил бас эрхэм 63 тэмцээний зам байгаа. Тэгээ энэ жил яг тэр замаараа бид нэр тэмцээн уралдаанд оролцож байна. Энэ зам бол үнэхээр бас тийм скил, ур чадвар, авьяас шаардсан маш хэцүү зам байна. За баярлалаа. Тэгээд дараагийн тэмцээнд намжлагсаа танаа клубийнхэнд. За баярлалаа. Чамч гэсэн ажлын өндөр амжилт. За яг одоо МДС алтан медалийн төлөөх оролдоон болж байна. Тэгээд Рэлайн Монгол 63 клубээс орж байгаа саран цагт дугуйгаас үлдэх гэж байна. Тийм бөгөөд шууд бүлт өгөлдөө шууд. Сая өгсөн бол чингээ гой гараад ирсэн газар. Манай багийн тамирч 88 дугаартай Дөлгөөн буюу Дөдөө. За саран цагт хоёрын дахиж байгаа one more time дахиж байгаа шалтгаан яг сүүгчдийнхаар юу байсан бэ сая? За би мэдээж үзэгчдийн суудлаас хөндлөнгөөс харсан учраас нарийн ширийн юм бинд бол сайн хэлж мэдэхгүй байна. Гэтэ өөрийнхөө хэмжээнд тайлбарлах юм бол эсрэг багийн тамирчин Redline тамирчин саран цагт маань хойшоогоо лайнаас хойд хоёр дугуун шороо руу гарч алдаа хийж байгаа харагдаж байна. Манай тамирчны хувьд гэх юм бол араас нь дагах үйлдэл дээр машин тэгшилсэн алдаа гаргаад тэгээ шүүгчд хөлж ах шиг байна те. Дахиад залах гişin гаргах гэж байна да. Одоо дахиж яг үзцгээе. За. За наашаа зогсоорой. Redline хоёр наашаа зогсоорой. За Монголын мэргэжлийн спорт төвшний холбооны төлөвлөгөө өдөртөх зөвлөлийн тайлбар гарч ирнэ. Холбооны төлөвлөгөө өдөртөх зөвлөлийн тайлбар гарч ирнэ. За замун Монгол 63 үүсгэх 60 рейсмэж 이제 뭐라 없이 기대해. За тэгээд нэгдүгээрийн хамгийн өндөр оног нэгдүгээрийн хамгийн өндөр оног хий авсан бол за энийг бодох юм байхгүй. Ингээд нэгдүгээрийн хамгийн өндөр оног 2 дугаар 06 Б Хүрдбаатар 처음 봤습니다. Монголын мэргэжлийн спорт төвшний холбооны хоёрдугаар дайректор манай хотелда Дэрбастер Свана SNC 3-р байрны шагналыг спонсор байгууллагын шагналыг гардуулаа. 3-р байрыг Б Баттулг гэсэн байна. За, гойдгоо. За, түрүүний. За, одоо тэгсэн байна.
Манай өөрөө гараад ирж. Манай. Тийм зөвлөг бүр алгаар гараад. Спортоос бишний холбооны лидер хийлэгч очир бүрэг таныг орж ороод байсан. За бүдэши. Гурван метр тэгээд баяр үргээ. Энэ бол хатууны мөнгөөс тусдаа мөнгө аваад шиг байна заяа. Одоо бас том утгагүй бас гардуулж өгөн. За энэ нөгөө гинзэний өргөмжлийг заамаа ялгаа байхгүй манай. Эрхэм 63-ийн маань тэмцээний маань Монголын мэргэжлийн спортоос бишний холбооны эрхэм 63 тэмцээний төлгөн байрыг эзэлсэн танд баяр хүргэж хурдгүйч авах самбад ажлын амжилттай оролцоод өргөмжлөл мөнгөний шагнал спонсор байгууллагын шагналыг тусгай эдгээр гаранд орсон тамирчин 2 дугаар 25 Нарндаа. За баяр хүргэе. Хайперфуд бензиндээ шагнал танд шагнал өгч байна. Хоёрын мөнгөгийн харахаас бас нарах юм байна шүү. Ямар цацаа байна нараа. Ихэд мөнгөтэй болоо гэдэг шиг. Бүгдээр дэлгэр өгч байна. За сайн байцгаана уу. Бүгдэнд энэ үчи мэндийг хүргэе. Тэмцээн оролдоон сайхан боллоо. Бид мартахгүй тэмцээн оролдоонд амжилттай оролцоод найз нөхөд баг хамт олон бүхэн бүлгүүнээр оролцлоо. Шагналбаар эзэсэндээ баярлалаа байна. Бүгдэнд нь баярлалаа. Яртаа шүү. За баярлалаа. За сайн байцгаана орой. За ингээд бид энэ асар том боломжоор олгож ирхэн баяр авсандаа хадгалсан амжилттай орж ойртгоо барилсан хүний дадлах чинь тэгээд за ярилцсан бүгдэндээ хайртай шүү гэж хэлье. Одоо бол чичирээд хэд хэцүү багш. За ингээд тэргүй байранд орсон Нарандаа үзлэхийг сонсцгоё. Тэгээд бас сэтгэл өндөр байна. Энд эцэг нэг анхныхаа дрифтийг авсандаа маш их баяртай. Тэгээд намайг дэмж туссан манай одоо миний машиныг бүтээсэн өнөөдөр одоо наваа дэмждэг бүх гэр бүл эхнэртэй клуб хамт олондоо маш их баярлалаа. Систем тэмцээнд Мендрофиндер амжилтыг Монголын мэргэжлийн спорт бишний холбооны төдийлөн өдөртөгчдөд шүүгчдийн багаас та бүхэн хүсэн өрөөж байна. Хэрэгцээ хийсэн та бүхний мэргэжлийн английн төрөлт буюу 1-р үеийн хамгийн өндөр оноор эрхэм 63 бид мартахгүй тэмцээнд амжилттай оролцсон эр зөрөг хурд хүч авах самбаг дайрчлан амжилттай оролцоод өргөмжлөлт цом мөнгөн медалаар шагнаваа. 1-р үеийн хамгийн өндөр оноо Монгол Улсын Drift King Square гэж байна. Монгол Улсын Drift King Square-ийн шагналыг гартуулж өгнө хэмээн гамботыг орж байна. Өргөмжлөлийг гартуулж өгнө. За 1-р үеийн хамгийн манай өсгөө хитгэн авч хитгэн авч байгаа 2-3 дараа тоог авцсан. За 2 дугаар 61 Цэндавш. Энэ залуу чинь түрүүний тэмцээнд дээр тэргүй байр авсан. Энэ одоо 3 дугаар байр аваад айхтар байгаа байна. Энэ оноо моноо мэдээ дэвшсэн баг шүү. За баяр хүргэе. За өргөмжлийг гардуулж өгье. За медалийг холбооны санж очир маань гад үзүүлж өгье. За тэгээд энэхүү Hyperfuel бензиний 20 литрийн эрхийг бас танд холбооны зүгээс танд бас гардуулж өгч байна. За Цикно брендийн 2 шин дугуйны эрхийг гардуулж өгнө хэмээн бонигаа орж байна. За ингээ бас 2 шин дугуйтай л боллоо гэдэг шиг. За баяр хүргэе. Одоо цөмөрө шууд алтан медалаа зарна. Монголын мэргэжлийн спортоос бишний холбооноос зохион байгуулагдсан эрхэм 63 бид мартахгүй хэмээн тэмцээний эр зөрөг ахвал самбаа хурд хүч дайсан орсон амжилттай орсон тул танд цом өргөмжлөлт мөнгөн медаль спонсор байгууллагын шагналыг гардуулаа. Тэргүүн байранд 2 дугаар бичээгүй. Энэ сони юм урдаа 8-5 таа юм бэ? Ямар сони бэ? Урдаа 8-5 таа юм. Хоёулаа хоорондоо их ойрхон таатай юм бэ? Тэгээ энэхүү шагналыг Монголын мэргэжлийн спортоос бишний холбооны ерөнхийлөгч Идэрбаатар гардуулах юм байна. Энэ ямар хүн байдгийг мэдэхгүй гэдэг шиг. За ингээд 1-р байранд 2 дугаар 87 Саранзав гэж утсан байгаа. За энэхүү шагналыг гардуулж өгөх хүн байна. Идэрбаатарыг урьж байна. За баярлалаа.
нэгдүгээр байрны 10 сая төгрөгийн эрхийн бичгийг сарадаа гардаж байна. Баяр хүргэе. За. Мөн ядгаар авах хайпер фуд бензиний 60 литрийн эрхийг бас гардаж байна. За, Ziknova брендийн 6 шин тухайн эрхийн бичгийг танд бас холбооны спонсор байгууллагын төгрөгөөс гардаж байна. За. Чангалыг авъя. Баяр хүргэе. За хай ордоч төрүүлсэн бас төлгөө маань бас айхтад бодож хийж байгаа юм байна. Ингээд бас төлгөөд сайшийн урдаа хэмжээнд дамжиж байсан. Энэ шагналын гадаа төлгөө маань Blackteam клубын тамирчин Гамбалтыг болж байна. Гамбалт одоо өөрийнх нь өндөө одоо шагналаа гадаа бизнес нэргөө хаа. Blackteam клубын тамирчин Гамбалт. За ингээд 6 сая төгрөгийн 40 литр эрхэм бичгийг өгч байна. За 40 литр бензинээр бас гэдэг нь сайхан оролцох хаа. За ган тамирчиндаа бүгдээрээ бизнесээ гаргаж ашия. Өнөөдрийн дрифтинг бензинээр эдгээр 6 залуу гоцгойтон дэрэж шийдвэр шийдэх болж. За сэтэл маш өндөр байна уу. Намайг дэмждэг найзууд болон ард бат байдаг 90 саяны механикуудаа баярлалаа гэж хэлээ. За баярлалаа. Хоёрдугаар байранд орсон Blackteam клубын тамирчин Төлгөө. За сэтгэл амар өндөр байна. Дэлгэж хөдөлсөн дээр одоо 2 дахь таймдаа авч байна. Гоё. Тэг баавахтаа Гамбалтаа маш их баярлалаа гэж хэлээ. Баярлалаа. Өнөөдөр байранд орсон. Өмнө автан байр солоо мөнгө медалаас үнгээр бас Монгол 63 бол ээлтэй байдаг юм байна. За бас баяр хүргэе. За тэргүй байранд орсон Сарагийн сэтгэлийг сонсцгоё. Маш гоё байна. Одоо төрүүлж үзэж байна. Тэгээд Red Club-ийн хамт олон дараашиг хамт олон мөн багштай маш их баярлалаа. Монгол 63-ийн хамт олон маш баярлалаа. За баярлалаа. Манай директор бөөмөн дараах болсон. За баярлалаа. Тэсээ сэтгэл сонсъё. Юун түрүүнд энэ циркүүдийг биелүүлсэн. Энэ тэмцээний зохион байгуулж байгаа төвчөрөж бидэнд үлдээсэн энэ замыг үлдээсэн баярлалаа. Хоёрдугаар намайг байнга хүсэл дэмждэг манай гэр бүлийнхээ араа албаныхан гараж тийм клубийнхэн баярлалаа. Спонсор байгууллага Top Fund Drilling болон MP Oil Mongolia баярлалаа. Жаргалд өмбнаа найз минь